цаашдаа бид олон том зорилтууд байгаа. Монгол хүнээ эрүүл ажилтруулах, дундаж наслтыг нөхшөөр нэмэгдүүлэх, энэ бүхэнд оюутлогоо компани бас дэмжиж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон сайхан дэмжлэгийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа бас илэрхийлэхийг хүсэж байна. Энэхүү төхөөрөмж нь Монголын эмнэлгийн үйлчилгээнд нэвтэрч буй энэ төрлийн анхны аппарат юм аа. Цаашдаа энэ аппаратын тусламжтайгаар олон өвчтөнд амин чухал байгаа үйлчилгээг өндөр түвшинд үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ аппаратын тусламжтайгаар эмнэлгийн тусламж нэг шаардлагатай байгаа тэр өвчтөнгүүд гадаадад энэ эмнэлгийн тусламж авах боломжгүй тэдгээр хүмүүс болон тэдний ар гэрийнхэн хайртай дотныхон хүмүүст ач тусаа өгнө гэдэгт бас итгэлтэй байна. Оюутлогын үйл ажиллагааны цөм нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа хамтын ажиллагаа байдаг үлээ. Иймд бид цаг ямагт эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлээр шилдэг туршлагуудаа бусдад хуваалцахад бэлэн байдаг юм аа. За, улсын 1-р төв эмнэлгийн бөөрийн төв бол улсын хэмжээнд үйлчлэгээ явуулдаг гол бөөрийн чиглэлийн том төв нь. Манай дээр бөөрийн чиглэлийн эртүеийн эмчилгээ, мөн бөөр орлуулах эмчилгээ, бүгд эмчилгээнүүд хийгддэг. Түүнээс гадна манай улсын бөөрийн чиглэлийн сургалтын гол төв нь болж явдаг. Тэгэхээр ер нь бөөрийн энэ утгаараа бөөрийн эмчилүүлэгч бол манай эмнэлгээр бол их үйлчлүүлдэг. Одоо амбулаторид 2 эмч өдөр болгон сууж ажилладаг. Түүнээс гадна эртэн шийдвэрлэх бөөр шийдвэрлэн суулгасан хүмүүсийг хяндаг нэг эмч өдөр болгон ажилладаг. Ер нь бол сүүлийн үед бол бөөрийн өвчний эцсийн шат бөөрийн алхахад дутагдал бол тоо бол нэмэгдэж байна. Тэгэхээр бид энээс сэргийлэх нь бол бөөрийг эрт үед оншилж эмчилгээгийнхаа чанарыг сайжруулах шаардлагатай болдог. Тэгэхээр одоо нэрж байгаа эхоны аппарат нь бол тэр бөөрийн эрт үеийн эдийн шинжилгээ авахд зориулсан мөн түүнээс гадна цуц харах зориулттай өнгөт доплер эдийн шинжилгээхэд зориулсан чиглүүлэгчтэй тийм эхоны хамгийн сүүлийн үеийн энэ онд гарсан тийм аппарат байгаа. Энэ аппаратыг бол оюутлогын компаниас хөрөнгөний гаргаж 75 сая төгрөгийн хөрөнгө гаргаж энэ шинжлэх компани зуучилж авч өгсөн. Ер нь бол ачаал юу бол хэдэн ч хүн 24 цагийн дотор хэдэн ч хүн харж болно. Ер нь биднээс энэ аппаратын гол хэрэглэх юу бол тэр бөөрийн биопси авахд мөн суцсны онцлогоо яхад гол зориулж ашиглах юм. Эхоны аппаратууд манай эмнэлэгт бол эхоны аппаратууд бий. Тэр бол өөрийнхөө зориултаар ашиглаж явж байгаа. Энэ аппаратын гол онцлог тэр бөөрийн эдийн шинжилгээхэд бид бол урд нь бол эхогоор хараад гарын мэдрэмжээрээ эхо хяналтанд ороо бөөрийнхөө эдийг шинжилгээ хийдэг. Энэ бол яаж хатгах нөгөө замын шугамар өнцгийн заагаад өгчдөг. Бид яг тэр шугамын дагуу зүгээр хатгадаг болохоор энэ шинжилгээнд гарах эрсдэл хүндрэл төр гарч болох хүндрэлүүд багассан тэр цус алдалтын хүндрэлч юм уу тийм зүйлүүд нь багасах тийм юу та. Тэгэхээр одоо ийм шинэ аппарат болохоор бид өөрийнхөө энэ бөөрийн биопси шинжилгээгээ тоог бол нэмэгдүүлж болох юм. Өнөөдөр манай улсын 1-р төв эмнэлэгдэр оюутлогын компани санхүүжилт очтуудаа танилцуулъя. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга эрхийн тусламжийн бодлогын газрын дарга энэ бат төвшин. Шинжлэх компани ерөнхий захирал энэ май сайхан нарыгаа танилцуулж орлуулах хэмжээнд хамруулдаг хүний тоо жилээр жилд нэмэгдсээр байгаа. Үйл ажиллагааг албан ёсоор нээж Диализ эмчилгээнд 654 хүн, хэвлэлийн диализ эмчилгээнд 50% хийх бололцоо боломж нэгж байгаамаа. Орох юм уу? Наач юу вэ? за одоо бүгдээ
уулзалтаа танилцуулж байна.